Спутник Монгол радио 92.5 сонсогч та бүхэндээ жаргах наран орой хөтөлбөрөөр хүргэж байна. За бидний зочинтой хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Юуны өмнө сонсогч та бүхэндээ зочноо танилцуулъя. Өнөөдөр манай хүндтэй зочноор эдийн засгийн ухааны доктор Төмөр Түшин Баярхүү хүрэлцэн байна. Юуны өмнө бидний урилгыг авч хүрэлцэн байна. Маш их баярлалаа. Орой минь түргэе. За баярлалаа. Та бүхэндээ бас ажлын амжилт хүсье. Тэгээд сонсогч олондоо ч гэсэн сонсоо сайхан өөрсдөө хэрэгтэй мэдээ аваад үр дүнтэй байгаасаа гэж юуй. Маш баярлалаа. Яг нөгөө танилцуулахдаа эдийн засгийн ухааны доктор зодно Монсоник группийн үүсгэн байгуулагч гэдэг цаашаа явах юм болоо гэж бодож байсан л да. Нөгөө өргөө Монголын төлөө одоо хөдөлгөөний тэргүүн за бүр сайн ярих юм бол Монфреш үйлдвэрийн үүсгэн байгуулагч гэл толгойн шинэ ингээд дуустдаггүй юм байна. За бид нэр ерөөхдөө жаргах наран нэвтрүүлгийн маань онцлог нь юу байдаг вэ гэхээр олон улсын ерөөхдөө мэдээлэл рүүгээ илүү хазаасан байдаг. Өдрийн нэвтрүүлэг илүү дотоодын асуудал, үдшийн нэвтрүүлэг бол илүү олон улсын асуудлыг ерөөхдөө ярьцдаг. За бидний өнөөдрийн ерөөхдөө ярилцах сэдвүүд бол тодорхой хэмжээтэй Пентагоны талаар Пентагон болон НАТОгийн зөрчилдөөний талаар нэг хэсэг ярилцъя гэж бодож байна. За үүнээс гадна хэрвээ жоохон задлаад ярих юм бол нөгөө дэлхийн бас шилжилтийн үе эхэлсэн байна уу? Ягаад гэхээр урд хөршид одоо хоёр том улсын ерөнхийлөгч айлчлалаа. За тэгээд нөгөө хүчний тэнцвэр 90-ад оноос хойш хүйтэн дайны дараа ерөнхийдөө нэг талтаа гарцсан байж байгаад одоо бас бусад блокууд бий болж гинүү гэдэг асуудлаар бас ярилцмаар байна. За үүнээс гадна бас дэлхийн санхүүгийн системийг бас ярмаар байна. Ягаад гэхээр 22 оны одоо цэргийн тусгай ажиллагаанаас хойш SWIFT жишээлбэл хойд хөршид ингээ гараа явцсан шүү дээ. Одоо Visa, Mastercard жишээлбэл ажиллахгүй байгаа ч юм уу. За тэгэнгүүт BRICS гэдэг байгууллага гарч ирээд доллараас татгалзах хөтөлбөрөнд жишээлбэл ингээд нэлээд эрчимтэй болоод ирсэн болохоор бас санхүүгийн талаар ярилцъя гэдэг. Энэ ер нь иймэрхүү гурван сэдвэр хэдүүлээ. Өнөөдөр наа шиг дандаа миний байнгад ард түмэндээ ярьж явдаг сэдвүүд шүү дээ тийм. За эхлэл нь бол ялчгүй НАТОгийн хямралын талаас ингэж эхэлж байгаад тэгээд ингээд уялдаад холбоод явчих гэж бодож байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хувьд бол өмнөх ерөнхийлөгчийн хугацаанд ч гэсэн НАТОгийн гишүүн орнуудад дотоодын нийт бүтээгдэхүүний 2% тэнцвэрч одоо зардлыг батлан хамгаалах салбартаа оруулаа гэсэн юм байр суурьтай ханддаг байсан. За одоо бүр сүүлийн үеийн одоо зүйлүүдийг аваад үзэх юм бол Германаас 5,000 зэрэгээ гаргаж байгаа. За гаргасан шалтгаан нь Германы канцлер Иранд болж одоо явуулж буй одоо мөргөлдөөнийг шүүмжилсэн болохоор 5,000 зэрэг татангуудаа өөрийнхөө үнэнч лоял түншүүлэх Польш руу 5,000 зэрэг оруулсан байх жишээний. Тэгэхээр нэг юм өөрөө тийм улс төрийн хүн биш илүү бизнесийн хүн байсан болохоор энэ түншлэлийн харилцаа гэдэг зүйлээ илүү одоо юу гэдэг эрх ашиг гэж хараад байна уу гэдэг. За энэ дэр зүгээр хүмүүс янз янзаар үздэг баглаа. Би бол зүгээр Трампыг басад нэг түүхэн тодорхой цаг хугацаанд Их Британий эзэнт гүрний сүүлчийн төгсгөлийг хийж байгаа хүн гэж хардаг байхгүй юу? Тэг ер нь Америк нэгдсэн улс анх үүсгэхдээ тусгай тогтнолын төлөө дайн гэдэг байгаа чинь Английн Лондон Сити гэдэг мөнгө хүлэгчид тэдгээр дамжаад Английн төр Америкуудаас авдаг байсан татврын эсрэг тэмцэж тусгай тогтносон шүү дээ. Тийм нөгөө цайны татвар гэдэг бас байна шүү дээ. Бүх төрлийн ерөөсөө юу гэхээр нөгөө Лондон Ситид байдаг мөнгө хүлэгчдээс Америкийн засгийн газар зээл аваад тэгээд ард түмнээсээ татвар төлж цоглоо тэрийг төлдөг загвараас татгалзаж ил иргэний дайнд руу орж иж тусгай тогтнолоо авсан байхгүй юу. За тэгээд энэ хооронд одоо өнөөгийн доллар хэвлэдэг Федерал Резерв 1913 онд Лондон Ситигийн хувийн банкуд Европын мөнгө хүлэгчид авах хүртэл дунд нь 2 удаа 20 жилийн хугацаатай Лондон Ситигийнхэн Америкийн доллар хэвлэх эрхийг аваад төв банкны тэгэл тэрийг тодорхой эх оронч ерөнхийлөгчөөр гарч ир цуцлаад явсаар байгаа. Тэгэл 1913 онд залдуулж байгаад үндсэн үйл зөрчөөд Америкийн засгийн газар доллар хэвлэх ёстой байтал Лондон Сити хэвлчихсэн. За тэгээд тэр 250 жилийн ойгоороо миний харуул би бас нэлээ энэ тэнд хардаг. Трамп энэ 4 жилийн хугацаатай ард түмнээсээ сонгогдчоод тэгээд Лондон Сити болон Европын мөнгө хүлэгчдийг баяжуулж байдаг тэр Америкийн засгийн газрын тэргүүн гэхээсээ илүү тусгай тогтносон Америк улсын засгийн газар нь өөрөө мөнгө хөвлөдөг үе ерөнхийлөгчийн мөнгөний бодлого өөрөө барьдаг тэр лөө явж гин гэж би хардъя. Цаад юм нь бол тэгэхээр Трампыг бол одоо дай хийлээ ингэдэ тэглээ гэдэг юм зүгээр саний Венесуэл 90 тэргээд харах юм бол нөгөө нэг Лондон Ситигийн хяналтгүй түүхийд тэрийг хятадтай өөрийн гэсэн шин төрлийн цахим мөнгө буюу өөрийн coin өөрийн крипто токен токенизашн энэ хийх гээд байгаа юм шиг харагдаад байгаа. Сая бол ялангуяа Clarity Act гэдэг бүх цахим байрны дундаас цахим системүүд дундаас шилж жагаад банкны лиценз энэ төр өгөөд явцсан.
мөн сая Федерал Резервийн нөгөө мөнгө үлдэх банкуудын тавьсан байсан chairman-ыг солиод өөрийн хүнээ тавьсан. Тийм болохоор би зүгээр энэ дээр бол маш эрүүлэр Трампыг их зөв юм хийж гэнэ гэж хардیں۔ Өөрөө нөгөө энэ дэлхийг захираад байгаа мөнгө үлдэгчтэй эсрэг бас сүүлийн 20 жил тэмцэж яваа хүний хувьд. Тэгэхээр саяны хэлдгээр Пентагон гэдэг ч юм уу Америк одоо нөгөө сүүлд нэрсэр бол Америкийн дайны яам ч тий. Дайны яам гэж Department of War гэж байгаа шүү дээ. War гэх. За тэгээ яг хуу НАТО гэдэг бол дэлхийн 2 дугаар дайны дараа хойд Атлантын умард Атлантын эвсэл буюу яг нөгөө дайнд Англи, Америк, Франц энэ төр чинь холбоотон болж байгаа НАТО-лаас нь зөвлөлт холбоотос гэдэг ингээд фашист Германыг дарсны дараа тэр хавийнхаа өөртөө нэг цэргийн блок зөвлөлт холбоотосын эсрэг одоо хөдөлгөөний коммунизмын эсрэг гэдэг байдлаар байгуулсан блок шүү дээ. Тэгэхээр зөвхөн миний харж байгаагаар бол НАТО ч гэнэ тэд нар бүгдээрээ нөгөө нэг л Лондон Ситэд төвтө мөнгө хүлэгчдийн л бүтлүүд учраас Трамп давхраас тэднээс салж ийн гэж би хараад байгаа. Тэгээ яг хөө зөвөр нөгөө яг тэ Трампыг хамгийн их захираад байгаа ч нөгөө нэг олигарх бүлэглэлүүд ялангуяа зэвсгийн 8-аач зэвсгийн үйлдвэрлэлийнхэн маш хүчтэй байдаг учраас нөгөө тэр лоббинд нь автагдаад Америкийн ерөнхийлөгч зүгээр зэвсгийн компаниудын зарц болоод гарын үсэг зураад тэдний зээлийг төлөх биш эсвэргээрээ Европод өөрсдөө тэр зэвсгийн компанийн мөнгийг төлөх хооронд нь тулгаж хайж яах гэж би хараад байгаа байхгүй юу? Санаа тийм байгааз. Ерхийг бол зураглалаар бол тэгж харагдаж байгаа юм тийм. Тэгээ яг хөө тэгээ амьдрал өөрөө батлагдаад харагдана. Трамп энийгээ дийлэх ч юм уу гүү ч юм уу мөн үү? Ямар ч байсан зүгээр оролдох нь бол тэгж харагдаад байгаа. Тэгэхээр зүгээр үзэгч олон байна бас бүр энгийн ухамсарын төвшөнд ойлгохгүй магадгүй. НАТО гэдэг бол умард Атлантын эвсэл буюу Атлантын далайн Европ талд байгаа Америк талд байж байгаа Америк, Англи, Герман, Франц гэсэн улсуудын нийлж байгуулсан цэргийн эвсэл шүү дээ. Тэгээ Батлан цавилтаа. Тэгээ тэр маань өөрөө яг цаанаас удирдлага нь бол мэдээж хэрэг Пентагон буюу Америкийн хуучин бол Батлан амгалан яам гэд нэрлэдэг. Одоо бол дайны яам гэдэг байгаа. Тэрнтэй хамтарч ажилладаг. Тэгээ сүүлийн үеийн мэдээ хэрэг харахад бол ерөнхийдөө бол байнгын зөрчилдөөнтэй байгаад байгаа. Тийм, ерөнхийдөө нэлээд зөрчилдөөнтэй байгаа. Тэгэхээр наад чи бол үнэн ер нь бол зүгээр ямар ч юм настай одоо жишээ нь хүн өөрөө биологийн настай байдаг шиг ямар ч эзэнт гүрэн өөрийн настай байдаг. Тэгэхээр энэ Англиас Их Британи гэд нэрлээд байгаа одоо нэг жижиг Английнхаа арал дээр үлдсэн байж байгаа нэг эзэнт гүрний сүүлийн хэсэг. Тэднээс тусгаарлцсан мөртлөө эргээд буцаад тэднэртэйгээ холилдоод баригдчихсан байж байгаа Америкийн нэгдсэн улс гэдэг 250 жилийн настай эзэнт гүрийн энтрийн нөгөө явж ирсэн тогтолцооноор нурж унж гэнэ гэж би хараад байгаа. Тэгээ Трамп бол тэрийг нөгөө олон улс дамжсан санхүүгийн системийн хувьд, түүхийн эдийн нийлүүлэлт логистикийн хувьд, цэг дайны бүтцийн хувьд гэдэг үндсэн суурьудаар нь бол их том засварт оруулж гэнэ гэж би харж байгаа байхгүй юу. Энэ дээр нэг юм сонирхолтой зүйл бас ингээ орж ирж байна л да. Юу гэхээр за ингээд одоогийн нөхцөл байдал дээр ингээ НАТО ингээ хагаралтай байж болж байна. Одоо тэгээ Гренландын асуудал ороод ирэнгүүт нөгөө нэг юм НАТОгийн нөгөө гишүүн орнуудын нэг заалтууд байдаг шүү дээ. Хэрвээ 5 дугаар заалт. Нэг нь одоо дайрчих юм бол нөгөө бусад улс орны нийлээд одоо эргүүлээд цохилт өгөн чих юм уу. Гэхдээ Гренланд ч өөрөө дайны хаант улсын одоо нэг өөртөө засах орн гэх юм уу да нэг юм автономит режим байгаа. Тэгэнгүүт тэр мэдээлэл гарсны дараа төд удалгүй Канад улс маш их хөрөнгийг батлан хамгаалах салбар буюу одоо зэвсэг үйлдвэрлэлт дээр төсөл бий болгоод ирсэн. За нэг ойрын 2-3 жил дугаасаа тэр үйлдвэрүүд нь баригдаад тэгээд тэр нөө зэвсгүүд нь гараад ирнэ гэсэн ойлголттой байхгүй. Урт хугацааны төсөл болж тарах гэдэг. Гэтэл Канад ч өөрөө одоо хүртэл Их Британий хараад улс шүү дээ. Яг наад жишээ нь манайхын Андроид гэдэг Австрали, Шинэ Зеланд, Канад энэ төргээд цэвэр Англи хатаа анаас баталгааждаг губернатор буюу мужийн аман загш гэж явдаг. Трамп урд гарч ирчих шоолоод идэг штэ. Та нар тэнд байсан манай нэг муж болчих юм тэгэл өгөөдсөн маягаар яриад идэг. Яг Трампын хэсэг тэмцлийг бол хамгийн их оройлж байгаа нь Канадын Карни байгаа. Канадын прайм министр. Тэр бол яг одоо бүр илт нөгөө Трампын хэсэг тэмцлийг нөгөө их Британийхаа нэг мужийн хувьд бол яг хөрс зэрэгэлдээ мужийн хувьд бол Трамптай тэмцэл хийгээд байгаа нь тэр үнэн багхгүй юу. Тэгээ би бол зүгээр тэр сошиал дээр байж байгаа Трампыг дэмжигчдийн янз бүрийн Reel, TikTok ч гэдэг юм уу тиймэрхүү нөгөө контентуудыг харж байхад бол яг Трампын хэсэг оройлж тэмцэж гардад тэмцэж байгаа нь бол тэр Канадын ерөнхий сайд байгаа нь мэдэгдээд идэв. Тийм учраас бас миний дүүч бас сайн анзаарсан байна тэрийг тийм. Харин нэг тиймэрхүү зүйл ерөөхдөө бол харагдаад эхэлж байгаа. За яг гоо тодорхой хэмжээний одоо нөгөө үйл хөдлөлүүд байх нь бол ойлгомжтой. За нөгөө нэг юм өөрийнх нь улс төрийн одоо хөлийн зөвшөөрөг болохоор нөгөө Германы одоо 5,000 зэргийг гаргаад за Польш тодорхой нөгөө чих зөөлөнтэй
бас Америк нэгдсэн улсаас тодорхой хэмжээний зэвсэг худалдаж авдаг улс орон гэдэг утгаараа нэг 5,000 зэргийг Германаас тийшээ зөөгөөд оруулах ч юм уу. За тэгээд ойрох дорнодын асуудал гэдэг зүйл орж ирж байна. За тэгээд Тайваны асуудалтай бас зүйл ингээд орж ирэх л байх л та. Үүнтэй холбоотойгоор за Трампыг ярьсантай холбоотойгоор Трампын урд хийсэн айлчлалын ер нь онцлог нь юу гэсэн бэ? Хятад хийсэн үү? Тий. Яг би бол зүгээр ингээд тэр ил явж байгаа мэдээлэл энэ тэрийг сонирхгүй зүгээр Трамп сая Федерал резервийн түрүү хэлдэг. Федерал резерв буюу доллар хэвлэдэг Европ төвтэй мөнгө хүлэгчдийн байгуулсан хувийн компаниас мөнгө хэвлэдэг эрхээ авах гэдэг. Ер нь альва хаан ч гэдэм үү төр өөрөө мөнгө хэвлүүд ирчин хамгийн хүчтэй болохоос биш хүний хувийн хэвлэсэн мөнгийг хүүтэй зээлж аваад буцаад ард түмнээсээ татвар цуглуул зардаг. Энэ чинь 1694 онд Англид анх үүссэн хувийн төв банк. Тэрнээс хойш Английн төр болон эндээс салбарсан их Британий эзэнт гүрний бүх харийн улсууд Лондон Ситид байдаг мөнгө хүлэгчдээс хүүтэй зээлээр манай Монголч ялгаа байхгүй. Одоо Риатонточ гинүү энд эндээс хүүтэй зээл аваад буцаагаад ард түмнээсээ татвар төсөв бүрдүүлж төлдөг загвар واخгүй юу? Хувийн мөнгө хүлэгчд улс орныг захирддаг. Энийг би нөгөө шинэ колоничлал neocolonization гэдээ нэрлэдэг байгаа англиар. Мөн үү? Тэгэхээр Трамп үүний эсэг тэмцэх гээд тэгээд яг хөө эхлээд Венесуэлийг нөгөө Мадурогийн бариад дараа нь сая Иран дээр нэг сүртэй дай хийгээд байгаа юм шиг боловч бодит өргөцсөн хүнийхэн тоо их бага штэ. Их бага харьцангуй. Тэр мэдээлэлээр сүртэй дай юм шиг боловч Трамп бол олон зүгээр нөгөө Ираны Венесуэлийн болон Ираны нефтүүдийг нөгөө Лондон Ситигийн удирдлаганд ор биш өөрийнхөө шинэ гаргаж байгаа цахим мөнгөөр хятадтай төлбөр тооцоо их гэж оролдоо тэрийг нууцаар хийгээд байгаа гэж би хараад байгаа байхгүй юу. Тэгээд би ч одоо Трампын оронд бол айлын болгон тэр 4 жилийн хугацаатай гарчаад тоглоомны хүн шиг Лондон Ситигийн мөнгийг аривжуулаад өөрөө засгийн газар удирдал өрөнд орж явах юм. Тэгэхгүй бодно шүү дээ. Ягагуя Трампын мага гэдэг байгаа Make America Great гэдэг байгаа чинь бол өөрөө мөнгө хэвлэдэг болохгүй хизээж бүтэхгүй төсөл байхгүй юу? Тийм. Би бол тэр талаас нь хардсан шүү. Яг нөгөө нэг яг нөгөө мэдээлэл суурьтай байдаг гэдэг утгаараа би энэ нөхцөл байдлыг юу гэж харсан бэ гэхээр арай илүү геополитик талаас нь харсан л та. Одоо энтэг нөхөн талаас стратеги гэж байдаг. Хятадыг ерөөхдөө нөгөө өрсөлдөгч орн гэж одоо жишээлбэл Америк нэгдсэн улс харж байгаа шүү дээ. Хоёр дахь эдийн засаг гэдэг утгаараа. Тэгэнгүүт Венесуэл чинь тодорхой хэмжээний нефтийн нийлүүлэлтийг хятад руу идэв гэсэн. За тэгээд Венесуэлийн ерөнхийлөгчийг одоо 1-р сард 3 цагийн цэргийн үйл ажиллагаар ингээд барьж аваад хорчлоо. За энэ нь юу гэхээр хятадд орчдөг байсан тодорхой хэмжээний нефтийг ингээд боож ийн гэж харсан. За дараачийн асуудал нь юу гэхэнгүүт Иран ч бас мөн нефтийг хятад руу нийлүүлдэг. За тэгэнгүүт Ираны нефт төр бас тодорхой хэмжээндэр өөрсдөө дээр нь суучих юм бол хятад нийлүүлэх нефтийн хэмжээг бууруулснаар энтэг номхон талын стратеги гэдэг үйл ажиллагааныхаа нэг хэсэг нь өөрөө энэ зүйлтэйг уялдаж байгаа болов уу гэж шийдвэр гаргах гэдэг. Нэгдүгээрт Иран ба Венесуэл ба Ираны нефт бол хоригонд орчихсон. Хоригонд орчихсон. Тэгээд дандаа нөгөө одоо юу гэдэг нөгөө жоохон тийм хууль бус хар зах зээлтэй. Тэгээд арай жоохон хямдхан үнээр хятад руу нийлүүлэгдэг нефт. Хятадын нийт импортын бараг 20% байхгүй юу? Өөрөөр гаднаас импортоор авч байгаа нефт түүхий нефтийн чинь 20% нь Венесуэл Ираныхын. Тэгэхээр тэр маань өөрөө яг хөө мэдээж доллараар ихэж явдаг байжгаад сүүлийн үед нөгөө орнууд нь юанаар төлбөр тооцоогоо хийх рүү ороод эхлэхээр тийм петродоллар гэдэг одоо нефтийн стандарт чинь 50 жил явцсан нөгөө Сауди Арабитай нууцаар хийсэн Киссинжерийн 1974 онд нөгөө Америкийн тухайн үеийн төрийн нарийн бичгийн дараа Киссинжерийн хийсэн 50 жилийн хугацаатай гэрээ сая дууссан шүү дээ. Тэгсэн. Мөн үү? Тэгээд ОПЕК гэд нэрлээд байгаа нөгөө нефт олборлогч улсуудын холбооны тий улсуудаас эхнээсээ эхлээд Сауди Араб Арабын нэгдсэн Эмират хулгайчсан. Тэгээд ингээд юунд ороод эхэлж байгаа. Тэгэхээр тэрэн дундаа нөгөө тэр холбоонд ороогүй тэднэртэйгээ зөрчилддөг хятад руу нийлүүлдэг яриа энэ бол нэлээд эртнээс юанаар тооцоогоо гэдээ хэлсэн байхгүй юу. Тэгэхээр мэдээж хэрэг тэрийг зогсоогоод тэгтээ буцаагаад долларт өгөхгүйгээр өөрийнхөө койн руу өөрийнхөө тий цахим мөнгө рүү шилжүүлэх гэдэг нь гэж би бол тэгж уншаад байгаа байхгүй Трампын. Тиймээс биш тэр том урсгалч өөрөө Трампын очиж хятадтай маш том одоо 8.1 үндсэн сэтэл нь байхгүй юу. Би нөгөө талдаа бол тэрийг бол хятадтай ойлголцсон гэж бодоод байгаа. Хятадын хувьд бол тэртээ түгөө авдаг нефтээ доллараар авснаас Трампын өөрийнх нь гаргаж байгаа шинэ токеноор аваад тэрийг өөрсдийнхээ цахим дижитал юантайгаа холбоод явчихад хятадуудад алдаад байх юм байхгүй. Тэртээ түгөө хамгийн том хэрэглэгч тэг хуучин доллар авдаг байсан юм. Тэртээ түгөө дэлхийн зах зээл дээр бараг оргид үедээ 80%
дэлхийн бүх худалдааны 80 төвийн доллараар гүйлгээ гэдэг гэсэн бол одоо чүүтэй хайтаа 50% болцсон байгаа. Тэгвэл угаасаа энэ долларын эзэнт гүрэн нурж байгаа юм чи тэр нуралтан дээр нь Трамп орж ирээд дахиад долларын юмг нураагаад өөрсдөө нь өөрийнхөө coin ба дижитал юантай холбогдсон. Тэгээ тэрнийх нь цаад мөнгөнийх нь токеных нь баталгаа нь өөрөө Венесуэлд бол Ираны нефт байж байгаа тохиолдолд хятад хүлээгээд авчих байхгүй да. Би өөр тийм том дийл хийгдлээ гэж харсан сая. Тэрнээ зарчим нь тий. За тэнгууд энэ зүйл дээр одоо юу яригдж байгаа гэхээр одоо ингээд долларын эзэнт гүрэн гэдэг талаасаа ингээд ярьлаа. За тэгээд чи одоо юу гэдэг бид нар чи одоо тийм токен юм уусгал блокчейн гэдэг нэг суурьтай одоо нэг зүйл гарч ирж байгаа шүү дээ. Энэ нэг одоо зүйлээсээ нөгөө зүйл рүү шилжиж байгаа юу болж тарах гэдэг. Яг одоо процесс нь л явагдаж болж таарч л байл. Гэхдээ энэ яг ийм шилжилтийн момент нь байгаа байхгүй. Энэ дэлхийн шилжилтийн үед одоо өнөөдрийн дэлхийн нөхцөл байдлыг харахад хуучин дэлхийн дэг журам ерөөхдөө нуруу хонж гэсэн яриа их байдаг. Үнэхээр энэ өөрөө түүхэн шилжилтийн үед яг ирсэн юм уу? Би бол энэ дээр бүр 100% итгэлтэй байгаа. Ягаад гэвэл ямар ч юм өөрийн настай байдаг шиг энэ ялангуяа энэ 1694 он шүү. 1694 оноос эхэлсэн хувийн банкуд дэлхийг захирддаг энэ тогтолцооч өнөөдөр 332 жил болчихж байгаа. Тэгээ яг нөгөө ерөнхийдөө гариг иргэсэн эргэлт нарны аймгийн зүй тогтол улс орнуудын газар зүйн байрлалгээд ингээд хөөгөөд үзэхээр ямар ч тодорхой тийм эзэнт гүрэн гэдэг юм уу тэр тодорхой үзэл номлол дээр суурьсан бүтэц 360 жилээс илүү насалдаггүй. Манай Монголын эзэнт гүрэн ч 360 жилээс итэрэхгүй тий задраал ингээд явсан. Тэгэхээр одоо нэг 332 жил албан ёсоор яг анхны хувийн банкуд улс орнуудыг төр засагтаа захирддаг болсон гэр 1694 оноос нь Bank of England байгуулагдсан гэ үзэх юм бол 332 жил. Америкийн нэгдсэн улс буюу энэ цагаач дарч хүний нутгийг булааж аваад уугуулуудын бараг 90% нь устгаад үлдсэн 10% нь тэр концлагер шиг маягийн юмд хорчоод тэгээд баахан Африкаас өөрхий боолчуудыг авчирсан нэг муухай хиймэл эзэнт гүрэн шүү дээ Америк ч өөр. Тэгээ энэ ч гэсэн угаасаа нас нь дуусч байгаа байхгүй 250 жил чи эзэнт гүрний бол том нас дуусч байгаа шүү. Тэгэхээр энэ тогтолцоо бол дуусна. Энэ тогтолцооны чинь суурь нь өөрөө энэ зайлтай мөнгө баялаг гэдэг тийм худлаа тогтолцоо байсан байхгүй юу. Тэгээ ингээд за энийг яаж хэрэгжүүлдэг гэхээр өөрсдийнх нь мэдлэлт байдаг улс оргонд байгуулдаг төв банк улс оргонд байдаг хувийн банк байгуулчаад хувийн банкын хувьцааг аваад захирчдаг энэ технологич нь задарч унаад тэртээ дгүй юм хоёр шатлалтай банк биш нэг ганцхан шатлалтай тэр нь тэр сэний хэлдэг блокчейн дээр суурилсан тэгээ бизнесийн салбараар токенизейшн токенжуулчихсан тийм нэг шатлалтай санхүүгийн системд орох учраас угаасаа энэ технологийн хувьд ч тэр үзэл санаа философийн хувьд ч тэр бодит амьдрал дээр хэрэгжих утгаараа ч гэсэн угаасаа дуусж байгаа бүтэц байхгүй юу. Энийг л би харин монголчуудаа бити хоцорч байгаад энэ нурж унж сүнж байгаа тогтолцооны золиос болоод хамаг их орон газар нутгаа алдаад байшин барилга хоцорнонгаа алдаад тэгээ хятад руу зарагччихсэн гэж олон жил тайлбарж байгаа хүний хувьд би маш сайн мэдж байгаа байхгүй юу. За тэнгууд тодорхой хэмжээгээр бас нөгөө өмнөх яран дээр нэг НАТО гэж нэг ярьсан. За тэр НАТО гэдэг байгууллага бол ялч нөгөө хүйтэн дайны ихэн үе байгаа шүү дээ. За тэгээд яг миний хувийн зүгээс авч үзсэнгүүд хүйтэн дайн бол ялвшээ 90-ад онд дууссан. Зөвлөлт холбоот улсын зүүнний блокийн орнууд ингээд задраад дуусчихгод НАТО гэдэг байгууллага байх шалтгаан ерөөхдөө ингээд харагдахгүй болчихж байгаа байхгүй юу. Гэтэл зөвлөлт холбоот улс задран унсны дараах нэг төлд дэлхийн одоо систем рүү орсон шүү дээ. Тодорхой хэмжээнд. Тэгэхээр өнөөдөр ерөөхдөө нэг юм хямралын шалтгаантай байх шиг байна. Тэгэхээр яг ямар шалтгаан нь одоо энэ хямрал руугаа түлхээд байгаа вэ? Ягаад хямралд орсон гэж бас үзэх боломжтой вэ нэг? Яг нэгдүгээрт ингэж байгаа. Хямрал гэж юу юм? Хямрал гэдэг бол ялангуяа эдийн засгийн хямрал гэж яриад байгаа ч юм бол их энгийнээр харах юм бол тухайн тэр эдийн засгийн бүтцийг бий болгож байгаа тогтолцоо буюу хууль эрх зүйн орчим. Тэгээд тэрийг хэрэгжүүлж байгаа бүтэц. Тэр маань өөрөө яг бодит амьдрал дээр өөрхий ард түмэнд яаж тусч чинь гэдгээр үзнэ. Тэгэхээр яг эдийн засгийн хямрал гэдгээр нь үзэх юм бол нөгөө хүмүүс нь өөр зэйдээ төлж чадхаа болоод бүгдээрээ өрөнд ороод дэлхий тэр чигээр одоо бараг дэлхийн GDP нэг 110 тэрлион доллар гэж бодох юм бол тэрийг хөөсрүүлчихсэн өрөнд оруулчихсан бараг 400 тэрлион долларын асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр дэлхийг том утгаар нь мөнгө утгаар нь харах юм бол бүтэн хямрцсан буюу нэг хүн өөрөө авч байгаа цалин орлогоороо төж дийлэхэргүй одоо нийт хүн төрөлхтний бараг 95% тийм байдалд очсон байгаа. Тэр нь бол маш хүчтэй буруу тогтолцооны хямрал гэсэн үг байхгүй юу? Манайд одоо хамгийн ингэж манайд монголч яг адилхан байхгүй. Тэр юу эндээс юу харагдаад байна гэхээр нөгөө энэ мөнгө үлдэх тогтолцоо чи өөрөө өөрийгөө идсээр байгаад ингээд сүулдэ
Тэрийг цаашаа дааж явах хөөрхий 8 тэрбум хүн чинь дийлхэ болж гин гэсэн үг байхгүй юу? Тийм. Тэгэхээр энэ угаасаа нурж унана мөн үү? Нөгөө талдаа энэ мөнгө хүлдэг хүүдэгчдийн бий болгосон төрийн тогтолцоо шин дагаад нурж байгаа байхгүй да. За одоо шинэ хэлье. Сая бид нар асуудал эхлэхэд НАТОгийн Европ талын эвсэл үндсэн улсуудаа үүсчихэ. За Фридрих Мерц, Германы канцлер. Тэр хүн бол BlackRock гэдэг дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын сан буюу хамгийн том мөнгө хүлэгчдийн Герман дахь салбарын захирал байсан хүн. Тэдний тавиул хүн. BlackRock. За Францын Эммануэль Макрон. Тэр маань өөрөө Ротшильдийн буюу одоо нөгөө Европын Лондон Ситиг байгуулсан том мөнгө хүлэгчийн банкнд ажилладаг байсан банкир хүн бас. За дараа нь тэр юуг нь үзчих төмөрөө. За Герман, Франц, Англи. Одоо энэ удахгүй огцорч явах шиг үлээ Стармер гэдэг. Чи ялгаа байхгүй мөнгө хүлэгчийн хуульч байсан хүн. Тэгээ гурван том улс дээр нь гурван дээр нь мөнгөний эзлийн тавиул күгэлдэнүүд л байгаа байхгүй та. Тэрээс ингээд нөгөө би энийг яг тайлбарж байгаа нэхэр мөнгө хүлдэг товтлоо ч өөрөө амьдрахаа чадхаа болоод. Энэ мөнгө хүлэгчдийн гаргаж ирдэг тоглоомын ерөнхий сайд канцлер нэртэй хүмүүс нь ч гэсэн арт түмэндээ ад үзэгдээд түүхэндээ байгаагүй доод рейтингтэй байгаа шүү дээ. Мерц бол одоо нэг 15-6% байгаа. Стармер бас 12% байгаа. Макро ялгаа байхгүй. Гэхдээ ч нийт арт түмнийхээ нэг 15% хавцаа дэмжигдсэн үнийг яаж тэр тухайн арт түмнийг төлөөлнө гэж үзэх юм. Тэр эн чинь нөгөө санхүүгийн систем нь ч өөрөө нураад унж байгаа. Тэр санхүүжтийн мөнгө хүлэгчдийн бий болгосон төрийн тогтолцоо тэрийг амь оруулдаг хулих хуурамч тоглоомны улс төрчтөн ч гэсэн энэ төр засгийнхаа худлаа тогтолцоог нураагаа дуусч байгаа гэсэн үг байхгүй юу? Өөр гэж бас нөгөө бид нар нөгөө нэг юм зүйл орж ирсэн дээрээ нэг юм асуумар санагдтiin. Тэр нь юу гэхээр нөгөө Америк нэгдсэн улсын өөрийн хэмжээ өөрийнх нь төсөөс нь хэд давтсан. За тэгээд энэ өөрөө яванда үгүй энэ нөгөө нуран унах гээд байгаа л нэг зүйл уул нь харагдаад байгаа л да. Гэтэ энэ нэг системээс нөгөө систем рүү тийм хурдан шилжихгүй байх. Гэхдээ энэ хурдан шилжинэ. Яг тэр нөгөө юу гэдэг мөнгө гэд нэрлээд байгаа энэ чинь зүгээр интернетийн урсгал байхгүй юу? Мэдээллийн урсгал шүү дээ. Тэр мэдээллийн мөнгө гэдэг юм хүчтэй ингээд свич систем ч гэдэг юм уу? Ингээд хүчтэй хурдтай интернетийн шилэн кабель, сансын кабелүүд бий болоод хурдан гүйлгээ ихтэй давхар нөгөө мэдээллийн сүлжээ чи хурдан болчихор чинь хүн төрөлхтний дагаад айгүй хурдан нөгөө сэрэгээс ихэрүүлээд тэг хоорондоо хурдан мэдээлэл үзэл хуучин бол нэг BBC, CNN ч гэдэг юм уу, Rai Italia тэ France One ч гэдэг юм уу хэдэн Deutsche Welle ч гэдэг юм уу хэдийн мөнгөний эзний сувг тархиа угаалгадаг байсан бол одоо хүмүүс чинь зүгээр гар утсатайгаа байж байгаа чөлөөтэй бүх мэдээллийг аваад маш хурдан алуун угсын төдий тэдний бодол болоод өөр мөрийг мэддэг болчиход байгаа нь өөрөө сайн тал болчиход байгаа байхгүй да. За тэгэхээр дахиад эндээс тайлбарч хэлэхэд саяны хэлдэг эдний мөнгө гэд нэрлээд байгаа тогтолцоо чи өөрөөгөө нураагаад ингээд эхэлж байгаа нь энүүгээрээ баталгааж явчихж байгаа. Өөртөө нь бий болгосон маш хүчтэй мэдээллийн орон зай шүү дээ. Тэг энэ өөрөө энийг нураад явчихсан. За тэгээд түр Америк гэж ярьлаа. Америк чинь 340 сая хүнтэй. Мөн үү? Манайх 3.4 саяга батчил дээ энгийн. За тэгвэл аюугүй энгийн загвар өгдөө. Монголын засгийн газар ч долларын эзэс дээл авдаг. Олон улсын валютын сангаар дамжуулаад долларын зээл дотоодын банкудаар дотоодын арилжааны банкудаас төгрөгийн зээл аваад явцдаг. Дотоодын арилжааны банкуд нь долларын эзэс зээл аваад төгрөг болгоод өгдөг ийм л загвартай. Америк яг адилхан. Тэгэхээр энд нэг ийм л ялгаа байдаг. Өнөөдрийн эдийн засгийн номлол ялангуяа эдийн засгийн өсөлт гэд нэрлээд байгаа нэг хүн оногдох өрөөр нь тэрийг өсөлт гэд тайлбардаг нь тогтолцооч нуурж унаад байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүн гэдэг чинь одоо GDP гэд нэрлээд байгаа чинь нэг хүнд оногдож байгаа өр буюу нэг хүний авсан зээл гэсэн үг байхгүй. Би энгийн тайлбарлаа. Америкийн засгийн газар Америк 340 сая иргэнтэй засгийн газрын өрн өнөөдөр 39 тэрлион доллар байгаа. Тийм. Манай Монгол 3.5 сая хүнтэй 39 тэрбум доллар байгаа. Тийм богоц? Ойрцоогоц. Тэгэхээр ингээд бодчиход 39 тэрбум долларыг 3.5 тэрбум иргэндээ хуваахаар ойролцоогоор нэг 11 мянган доллар хавцаа буюу тэр нь манай GDP гэд нэрлээд авахгүй юу? Нөгөө талдаа Америкууд нь болохоор 39 их 80 долларын 340-тэй хуваахаар нэг хүнд нэг 100 хэдэн мянган долларын өр оногдчихж байгаа. Өөрөөр хэлбэл Америкийг биднээс 10 дахин баян гэдэг боловч 10 дахин их өртөө иргэдтэй тэр өрөөрөө л цагаан тансаглаад амьдарцгаадаг хүмүүс гэсэн үг байхгүй юу? Зээл одоо лок нь ойлгож байна уу тийм. Тэгэхээр дэлхийн энэ нөгөө хүмүүсийг өртүүлээд тэгээ нэг хүнд нөгөө зээлэр бүгдийг барьцаалчдаг нэг хүнд оногдож байгаа зээлийг дотоодын нийт бүтээгдэхүүн нэг хүнд оногдох орлого гэж худлаа тайралбар энэ хуурамч эдийн засгийн номдол бүх юм чи одоо ингэ нураад ирэхэд төгсгөл рүүгээ ирж байгаа. За ядаггүй эхнээсээ одоо ингэ харах юм бол дэлхийд төр хийж байгаа шилжилтүүдийг харахаар
Европ төвтөө Европын мөнгүүдэгчд тусдаа евро гэдэг дижитал мөнгө гаргана гэд. Трамп тэнцээ дотортолтой бас нөгөө Европоос салаад өөрийн гэсэн дижитал мөнгө гаргах гээд. Хятад болохоор дижитал юан гэдэг ингээд бүгд технологийнхаа шинжилэлөө блокчейн руугаа яваад орцгооц учраас угаасаа энэ процессыг хинч яахгүй угаасаа ингээд дуусна. Ер нь бол аливаа нэг улс бол хизээс үрдинхэр өөрсдийнх нь төрийнх нь гаргасан буюу хааных нь хэвлсэн юм уу цогсон зоос мөнгө нь ханш нунаад үнгүүдэд эхлэхээр тэр эзэнт гүрэн мөхтэй. За шинэ Испаний эзэнт гүрэн яг Английн эзэнт гүрний өмнөөс Испаний эзэнт гүрэн чинь бол тухайн үед хамгийн хүчтэй тэдний хааных нь хэвлдэг зоос дэлхийн бараг 1 номерын зоос болцсон явж байсан. Тэгээс үүдээ юу болсон? Одоо юу ч нэг юм за 10 грамм зоос байлгаа бодоход тэрэндээ тэдэн грамм мөнгөтэй гэж жишгтэй. Тэгээд нөгөө хүмүүс хэмжиж үзэл 10 грамм зоосондоо яг тэдэн грамм мөнгө нь байна гэл. Тэгээд жин бариад идэг. Тэгжээс тодорхой хугацаанд дараа ингээд нөгөө задлаад үтсэн чинь мөнгө шоронд нь хуурамч юм хийгээд жингийн бариад мөртлөө тэр нөгөө бүтсэн 10 граммын зоосонд ордог байсан мөнгөний хэмжээ багасгангууд нь ард түмэн нөгөө босод дэлхийн тэрүүгээр 8 ихэ бодо тэр мөнгийг зөвшөөрөхө болцсон шүү дээ. За уучлаарай. 19 цаг 29 минут болсон байна. 30 минутын дундуур бидний мэдээний бодлоо ордیں۔ Тэрийг сонсчоод эргээс дуусгах. За бидэнтэй хамтгаа ирэх мөндөд сонсогч та бүхэндээ баярлалаа. Дугаарыг удуулган Спутник Монгол радио 92.5 жаргах нарны нэвтрүүлэг та бүхэндээ хүрч байна. За жаргах нарны нэвтрүүлгийн маань одоо зочны бодлого маань та бүхэндээ үргэлжлэн хүрч байна. Өнөөдөр манай зочноор эдийн засгийн ухааны доктор Төмөр Дэвшин Баярхуу хүрэлцэрсэн байна. За бидхэд ерөөхдөө нэлээд урт одоо бүр ингээд түүхтэй холбоотой бас нэлээд зүйлийг одоо ярьлаа. Тэр тусмаа нөгөө Испани хаант улсын тэр нөгөө мөнгө дотроо яаж задардаг байсан нөгөө састав гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Тэр зүйл нь яаж одоо орж ирсэн гэдэг талаас бас нэг одоо зүйл 22 оноос хойш одоо энэ мөргөлдөн хойд төршөд одоо цэргийн тусгай ажиллагаа болж байгаа. Энтэй бас эхлээд юу асуумаар байгаа вэ гэхээр нөгөө SWIFT гэдэг нэг байгаад байдаг. За Орос улбаны улсад тавьсан санхүү ориг SWIFT-ээс хассан шийдвэр дэлхийн санхүүгийн итгэлцэлд нэгт яаж нөлөөлсөн бол. За үүнээс гадна үүний дараа яг нь доллароос татгалзах хөдөлгөөн байгаагүй иш бол байсан. Гэхдээ BRICS гэдэг байгууллага байгуулагдсанараа энэ de-dollarization гэдэг зүйл илүү одоо прогресстэй болж ирсэн болов гэж ерөөхдөө харагддаг. За энэ одоо de-dollarization буюу доллароос татгалзах гэдэг ойлголт нь хэр явж байгаа вэ? Тэгээд бодит үйл явц нь ямар вэ? Яг энэ дээр нэгдүгээр нь шууд хариулчихад de-dollarization буюу доллар гүйжилт гэж. Тэгээ бүтэн доллар татгалзаж байгаа биш. Доллар зүгээр бүр 100% монопол захирдаг байснаас олон төрөлт буюу олон төрөлт санхүүгийн хэрэгслүү шилжиж байгаа процесс дэлхийд дээр маш эрчтэй явчихж байна. За ялангуяа 22 оны тэр Оросын цэргийн тусгай ажиллагаа гэж нэрлэдэг байгаа. Тэрний дараа Оросын айгүй олон жил байгалийн нефтэн бүтээгдэхүүн юмаа зарсан 300 тэрбум долларыг нэгдүгээрт валютын нэрлэдэг байгаа шүү дээ. Тэрний шууд царцаас зурааж аваад тэгсэн. Нэг. За хоёрдугаарт нь Оросын гадаад төлбөр тооцоо хийдэг SWIFT систем буюу Швейцарт Базел хотод байдаг олон улсын төлбөр тооцооны банк гэж BIS гэж Bank International Settlement гэж Bank of International Settlement гэх тэр банкаар дамжин өнгөрдөг дэлхийн бүх төлбөр тооцооны гүйлгээ биш үү? Тэр системээс Оросыг блокж хаагаад тэгээ мэдээж тэр систем нь хаагдангууд дагаад нөгөө хэрэглэгддэг байсан Visa, Mastercard болон corporate картууд нь бүгд хаагдаад ингээд Оросыг бүтэн боомлж унж байгаа. Яг тэр бүгдээрээ нөгөө долларын картаа компаниуд нь доллараар юмаа зардаг байсан юм дээр нь хааж унах гэж хийсэн үйлдэл. Энэ эсрэгээрээ бүр эсрэг эффекттэй болоод хуучин бол ингээд хийхэд бол улсууд өстой навсаатлаа бууж өгөөл дээрлэхүүлэл дараагийн өндөр хүүтэй долларын зээл аваад хамаг юма долларын зээлийн процент тавьчихдаг гэсэн бол энэ удаа бол харин 22 оноос хойш бүр эсрэг эффект үзүүлээд бүгд доллараас татгалзаад эхэлсэн. За улс орнууд юу гэж бодож байна гэхээр манайхаас бусдын шүү. Манайх бол нөгөө нэг нэлээд тийм тэнэгдүү улс төрчид байдаг учраас ингээд үргэлжлээ яваад байгаа. Аргентин нөөц мөц улам ихлээ гэж баярлж хөөрөөд эсрэгээр. Улсуудад юу гэж нэхэр цөмийн зэвсэгтэй том гүрний 20 жил зарсан бодит байгалийн баялаг штэ. Бодит байгалийн баялагын оронд хоосон компьютерийн 300 тэрбум доллар гэдэг тоогдсон байсан. Тэрийн луйрчаар чинь 20-30 жил зарсан байгалыг нь бодит байгалийн мөнгөний өгөхгүй луйрч чинь дээр нь чинь гэсэн үг байхгүй да. Тэгэхээр чинь цөмийн зэвсэгтэй Оросыг тэгж байгаа юм бол биднийг бол эдгээр зүгээр өстө дураараа дээрлэх юм байна гэд тэгээ бүгдээрээ
өөр шинэ 3 төрлийн долларын оронд 3 төрлийн өөр төлбөрийн болон валютын нөөцлөө орцсон. Нэгдүгээрт нь мэдээж хэрэг бүгд маш их алт аваад эхэлсэн. Тэгсэн. Хоёрдугаарт нь газрын ховор металл гэдэг цэс энтергээд бусад эрс баялаг руу орцсон. Мөнгөний баталгаа гэдэг. Яг тэр хүссэн үедээ тэд бол ямар ч долларын оронд ямар ч мөнгө рүү шилжүүлж болох юм байна гэдэг. Энэ бол ялангуяа улс орны төв банкуудын хийж байгаа үйлдэлүүд. Гуравдугаарт нь валютын нөөцийн сагсаа зөвхөн доллар дээр доминант давуу байлгадаг байсан бол болоод тодорхой хэсгийн доллараар, тодорхой хэсгийн еврогоор, тодорхой хэсгийн юанаар гэдэг ингээд задлаад эхэлсэн. За ялангуяа хамгийн том хэрэглээгч болцсон хамгийн том дэлхийн худалдааны инфляцид орсон хятад Индик гэх мэтийн том Бразил гэх мэтийн улсууд бол хоорондоо тэр саяны асуугаад байгаа БРИКС буюу 5 том улс байгуулсан шүү дээ. БРИКС чинь Бэн Бразил, Арн Раша, Индия, Син Чайна, Эсн одоо Өмнөд Америк, Өмнөд Африк, South Africa, Өмнөд Африк байхгүй. Ингээд энэ 5 улс анх байгуулсан боловч одоо бол бараг 40 улс болцсон. Хүн төрөлхтөө бараг 45% нээлтсэн. Дэлхийн GDP-гийн бараг 50% болцсон байж байгаа. Тэгэхээр чи эдгэрт чинь яг бодит хэрэглээ, бодит нийлүүлэлт, эрэлт интернет эдгэрт байгаад байгаа учраас эдгэрт ямар ч доллар хэрэггүй байхгүй юу. Тэгэхээр таны хэлдэг хэд энэ шалтгаанаас чинь болоод нөхдүүд БРИКС дээр чинь нэмээд ажиглагчаар болон жинхэнэ гишүүнээр улсууд нэгдээд эхэлчихэж байгаа. Дараашийн байгууллагын БРИКС бол одоо юун дээр жоохон дахиад нэг засвар юм хийх гэдэг нь ихээр за бид нар доллар татгалзъя. Дэд долларизation хийя. Гэхдээ оронд нь яах юм? Гэдэг дээр одоо ярилцаад байгаа. Одоо хуучин олон улсын валютын сангийн сагсанд байдаг 5 мөнгө гэж байгаа. Доллар, евро, фунт стерлинг, Японы йен, сүүлд хятадын юан нэмэгдсэн байсан. Тэгээ тэрэн шиг тийм сагс хийх үү БРИКС орнуудын. Эсвэл дундаа зүгээр нэг хэрэгсэлтэй тэрлүүгээ улсынхаа мөнгийг уяах уу гэдэг тэр техникийн шатан дээр нөхдүүд яваад байгаа. Тэшээ нөхдүүд одоо тооцоо хийх гэдэг бол M-Bridge гэдэг. M-Bridge гэдэг төлбөрийн платформ дээр тэр тийм нэртэй долларыг оронд нь орсон мөнгө гарах уу гэдэг дээр ярилцаа төмөрөө сууцгаа одоо яваад байгаа. Гэхдээ туршаад яваад байгаа. Тэгэхдээ улсууд маань юу гэж нэхэр төмөрөө ямар ч байсан энтгийн рупи вэ нөө Бразилийн мөнгө вэ нөө хятадын юан вэ хамаагүй ямар ч байсан төв банкуд нь тодорхой хэмжээнд алт нөөцөлчээ. Тэгээ хоорондоо ямар нэг эрсдэл үүсвэ гэдэг. Ялангуяа хамгийн том үйлдвэрлэгч орн маш энгийн шүү дээ. Одоо шинэ за доллар авал оронд нь юу авч болох юм? Юан авал оронд нь юу авч болох юм гэхээр юан бол тэртээ дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч орны мөнгө болцсон учраас үйлдвэрлэлээрээ бол хятад 1 номерт Орос Америк 2-т орсон шүү дээ. Хуучин Америкууд оргил үедээ үйлдвэрлэлийн 25%-тай байсан бол одоо хятад чи 25% болоод Америк 12% рүү очиод тэг илүү нөгөө хөөсний хэмэл оюун ухааны бизнес, хөрөнгийн биржээ, санхүүгийн бизнес гэдэг ингээд хөөсний бодит юмгүй болцсон. Доллараар өөр улсаас юм авахаас яг Америкээс авах бараа бүтээгдэхүүн байхгүй болчиход байгаа байхгүй юу? Тийм учраас тэгэхээр нэгдүгээр хятадаас бол бүх төрлийн юмыг аваад болж байна. Гэхдээ хүмүүс та нар ч яалгаагүй долларын оронд орчих юм бол ингээд нэг өдөр доллар шиг ингээд нөгөө валютын нөөцөө юанаар бүрдүүлсэн байхад нь хураагаад авчуул яах юм? Залдчуул яах юм? Юаныхаа ханшийг унгачуул яах юм гээд. Тэгэхээр хятадууд хамгийн хүчтэй алт нөөцлөд байгаа байхгүй хамаагүй хүссэн үедээ та нар алт авч болно гэд мөн үү? Ингээд энэ процесс өрнөж байгаа. Тэгэхээр энэ дээд долларизation бол угаасаа өрнөдгөөрөө өрнөд доллар бүрэн устдахгүй. Доллар тэртээдгүй тэр тодорхой өөрийнхөө бүс нутагтай байна. Трамп ч гэсэн зүгээр миний харж байгаагаар бол нөгөө дэлхийд даяар байж байгаа доллар чин Трампын мэдлэх биш нөгөө Лондон Ситигийн мэдлэх учраас өөрөөр чи доллар чи хоёр янз шүү дээ. Америктэй байж байгаа Трампын захин зарцуулах доллар Трампээс оролцож чаддаггүй глобал доллар гэж хоёр янз байгаа байхгүй да. Нөгөө дэлхийн доллар бол Трампын өөрийнх нь захин зарцуулдаг чи өөр хэдэр нөгөө засгийн газрын нь өөр гэдэг 40 тэрлион байхгүй юу? Нөгөө 300 тэрлион ч бол нөгөө глобал доллар буюу Лондон Ситигийн мэдлэх штэ. Үнтэй ойлгож байна тийм. Тэгэхээр нөгөө глобал долларыг л дээд долларизation хийх нь бол Трамп ч гэсэн ашигтай байхгүй да. Би үл тэгж харж байгаа. Тэгэхээр дээд долларизation бол явдгаараа яваад тэгээд Трамп бол энэ дэлхийд даяар захирддаг Лондон Сити англичуудад хянагдаг, Европ хянагдаг доллар татгалзаад тэр тухайн бүс нутагтай байгаа өөрийнхөө Трампынхаа долларыг л хүчинтэй болгож өөрөө тэрийгэ захирах гал тэгээ зүтгээд байгаа хүн шүү дээ. Тэгээ тэр лугаа ер нь явж байгаа зүгээр дийл хийсгийг бол би мэдэхгүй байна. Хэцүү баг. Гэхдээ ямар ч гэсэн манайр бол тэр яг тэр лугаа зүтгээд байгаа.
Тэгэхээр дэлхийд даяар бол доллар оргил үедээ 80% хяндаг байсан бол одоо нэг 50% болцсон байж байгаа. Энэ бол буусаар байгаад нэг 30 мөчлөө очих бах. Чи би нэг жишээ болгоо Монголоор ярив. Монгол улсын валютын нөөц 7 тэрбум доллар болцсон гэдэг энэ нэг манай юу учир мэдэхгүй нэг улс төрчд өнгөрөөл хөөцгөөгөл бахаргалтай юм шиг яриад ах юм. Тийм валютын би ингийн яриа. Монгол улсын экспорт 90% нь хятад руу. Тийм. Импортын 70% нь хятадаас авахгүй да. Тийм. Тэгэхээр бид нар жишээ нь ингэж байгаа. Өнгөрсөн 2025 онд доллар юаны эсрэг 7% унтсан ханшин. Өөрөөр ойлгож байна тий? Долларын ханш юаны эсрэг 7%-аар ханшин унтсан, юан чангарсан гэсэн үг байхгүй тий? Тэгэхээр бид нар тэрэн дээр давхар хохирчиж байгаа. Тэгээ нөгөө доллар хадгалаад байна. Бид нар нөгөө нийт импортын 70% юм чи. Тий. Угаас урдаас хамааралтай. Одоо манайх чинь 10 тэрбум долларын импорт хятадаас хийдэг гэж бодоход 7 тэрбум доллар манай нийт одоо юу гэдэг импорт 10 тэрбум байхад хятадаас бид 7-д нь хийж байгаа гэсэн үг шүү дээ. Ингээд тайлбарлаа. Тэгэхээр 7 тэрбум доллар дээр 7% алдагдал нөгөө долларын авчид юанаар сольж штэ. Тэгж байгаа. Тэгэхэд 7% алдагдал хүлээсэн 490 сая долларын алдагдал хүлээж байгаа байхгүй та. Үгүй яахаараа бид нар баян таргуу улс биш. Өндөр хүүтэй долларын зээл авна. Тэгээ валютын нөөцөө доллар гэдэг юмар бүрдүүлнэ. Тэгээ тэрийг очиж хятадтай 8 ихтэй ингээд алдаад ахарч. Одоо валютын хөрвүүлээ. Тэр танаасаа харах юм бол одоо юан 530 болцсон явж байгаа. Мөн үү? Тэгэхээр энэ 7% алдагдлыг хүлээгөөг бол юан ойролцоо нэг 500 хавцаад байж байгаа байхгүй та. Уулна. Тий. Тэгэхээр иймэрхүү нөгөө ямар ч хэрэггүй санхүүгийн систем ойлгодгүй юмудаас салах үүднээс. Хоёрдугаар валютын нөөц гэдэг бол маш залтай юм. Хөөхө валютын нөөцгээ хэлчихээр Монголын ард түмэн юу гэж боддгийг гэхээр яг өөрийнх нь төрөвчөнд байж байгаа мөнгө гэж ойлгоод өгдөө. Хэрэг болсон үед хэрэглэх мөнгө гэж. Гэтэл Монгол улсын валютын нөөц гэдэг бол Монголын ард түмэн төв хамаа байхгүй, бид хэрэглэх хэрэгхгүй, засгийн газар хэрэглэх хэрэгхгүй. Тэр нэг 39 тэрбум долларын өрөнд орсон мэт бид нар тэр өрний тухайн жилдээ төлөх үндсэн зээл хүүг нь аваад үлдсэн. Өөрөөр одоо мөнгө хүүлэгчд зээл өгтөө хүүг нь аваад үлдчихдэг штэ. Та нар эхний сарын хүүг чи аваад үлдсэн шүү гэдэг штэ. Тэрнтэй адилхан юм байхгүй та. Тэр залны үед ихэр Монгол одоо шинэ Монгол улсад 39 тэрбум долларыг жилийн 10% хүүтэй өгсөн бол буцаага та нар наанаас 7 тэрбум бидэрт хадгалууд бид нар та нарт Америкийн засгийн газрын 3% хүүтэй үнэт цаас өгье гэд зүйл юм санхүүгийн залилан бид нар хэрэглэж чадахгүй. Бид нар 7 тэрбум доллараар Америкийн засгийн газар буюу Трампын Иранд хийж байгаа дайныг санхүүжүүлж байгаа байхгүй да. Ерхэд бол. Үүдэж байгаа юм ийм л загвар. Тэгэхээр энэ бүх юм угаасаа нурж уннаа. Энийг нурж унахаар чин энэ улс орнуудын хүчтэй доллар гэдэг энэ санхүүгийн нягтлан бодох бүртгэлийн хэрэгслээрээ ингэж залдиж захирдаг. Тэрэн дээрээ хүү тооцдог. Зээлийн хүү нэртэйгээр улс орнуудаас татвар авдаг энэ мүлжлэг угаасаа нурж унана. Яаж ингэж дандаа эдэрт өөрөөр хэлбэл айгүй залтай байхгүй юу? Зээлийн хүүгэд нэг нэртэй мүлжинэ. Дараа нь засгийн газарт нь зээл өгчөд засгийн газар нь тэр зээлийн хүүдэд төлөхөнд бол ард түмнээс нь татвар авна. Тэгнь. Нийт засгийн газрын төсвийн чинь 3-1 нь энэ долларын эцэс авсан зээл хүнд төлөхөнд бол явцдаг байхгүй юу? Ийм л энгийн мүлжлэг яваад байгаа. Үгүй сайн хардаг хүнд бол. За одоо хэдүүлээ яг нөгөө нэг хой төрштэй холбоотой асуудлаас эхэлсүйт гэл ярьж эхлэе de-dollarization орсон болохоор геополитик талаас усж байгаа. Аваад үзье гэж бодож байна. За нэг туйл ертөнцөөс олон туйл ертөнц рүү шилжиж байна гэдэг ойлголтыг та юу гэж? За яг юу нь бол шүү дээ тий. Ямар ч юм яг өөрөө ингэж ноёлоод эхлэхээр өөрөөсөө дотроосоо өтөөд эдээндээ баригдаад задаад ундаг байхгүй юу? Тэгэхээр нэг туйлт гэдэг 90 оноос гэж хоёр туйлттай гэж ярьдаг байсан социалист нөхөрлөлийн орнууд ба зүүнний блокод болсон. Зүүнний блок барууны буюу энэ Англи саксончууд еврейчүүдийн нийлцсэн байсан нэг блок байж байгаа. Тэд ингээ 90 оноос бүгдийг задлаад өөртөө нөгөө үзэл санаа онол номлолын хувьд хэрэгжүүлж байгаа тэр санхүүгийн зайл мөхний хувьд ингээд бүх юм болчлоо гэж үзээд өөртөө дэлхийг гантраа захирдаг болчлоо гэж тооцлоо штэ. Тэгээ ялангуяа та нар сайн анзаарч байгаа бол энэ Обама энэ ярьж байгаа тэр дээр ярилтын та нар ерөнхийдөө байхдаа хэлж байгаа үгийг сонсох юм бол тий бүр айгүй тийм төрөмгийн онгороо ярина. Бид нар дангаараа дэлхийд аль ч улсад очиж арчлыг сахиулах эрхтэй хүмүүс. Тий. Бүр тий. Яг тэгж ярьдаг тийм бохоо дээрэнгүү болцсон байсан үе байхгүй. Тэгэхээр ямар тохиолдолд бол тийм хүн гарч ирчээд унтаж шивдэх хоол ундаа идэх мөн үү? Эхнэр хүүхдтэйгээ яаж амьдрахын хүртэл мэдээ дураа захираад ахарч ямар ч хүн тэсэхгүй штэ. Тэрэн шиг тэгэл улс олондоо орж ирээд өөрсдөө чи миний юмар л амьдрын тэгэл тусгай тогтсон улс орнууд өөрийн гэсэн
5-10 мянган жилийн түүхтэй үндэстүүд энтрийг устгах га дайраад эхлэхэр чинь хүний заяагдвал инстинктээр эсвгүүцэн штэ бүгдээ. Тийм учраас ингээд энэ тэндгүү өөртөөхөө үндсэн соёлоо хадгалах, үндэстэн хэвээрээ үлдэх, тусгаар улсынхаа статусаа хадгалж үлдэх, эх орон газар нутгаа хамгаалж үлдэх гэл ингээд бүх төрлийн тэмцлүүд эзэн эсэг эхэлчихэж байгаа байхгүй да. Тэгээ мэдээж хэрэг жижиг улсууд нь айж явж ирсэн бол ялангуяа энэ Оросын албаны улс, Хятад, Энтхэг гэдэг БРИКС орнуудын холбоо байгуулахаар жижиг улсууд бол үнэхээр баярлцгааж байгаа байхгүй да. Олон жил эдгэрт дээрлэхүүлж исэн, дарлуулж исэн, мүлжүүлж исэн, хэдэн үеэр гарч чадахгүй өрийн дөнгөнд орцсон байсан улсууд ч юм бол тэдний хувьд бол үнэхээр том нар хийж байгаа юм шиг юм болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол угаасаа ингэж явдгаараа явбал тэгээ ямар ч эзэнт гүрэн өөрийн настай байдаг гэдгээр угаасаа дуустгаараа дуусна. Эхэлсэн бол тэгээд дуустгаараа. Угаасаа настай юм чинь дуусна шүү дээ. Тиймээс ч нэг юм ингэж их Монголын эзэнт гүрэн 300 жил болол тэгэл буцаад ингээд хунигдаад эн чинь эрсэлж манай буцаад яг үгүй байх. Яг гинтэй адилхан хэрэг шудраг биш шүү дээ. Монголчууд одоо өнөөдрийн хүртэл дэлхийг ноёлж гин гэж байхгүй зү чинь нөгөө хүмүүс нь яах юм. Тий. Тэгээ дээр нь анхны нөгөө их эзэн хаанаас дараагийн үеуд нь муудаад манай хаадууч гэсэн одоогийн Европын өдөртөгч нар шиг тий ордны садар самуу ариг дарс мас нарга цинген хитэрч ард түмнээ тоодгүй зовоодог. Тийм болчоод алтан ордны улс нь хойно байсан, урд байсан Йоан гүрэн интерсэн задарсан шүү дээ. Хамгийн сүүлд хөвгдөж гардаг тогоон төмөр хаан энэ чинь бол ард түмнээ анхаарахчгүй өөртөө ордныхоо зугаац ингээд садар самундаа бүр бодорцсон байсан шүү дээ. Бид нар зөвшөөрөх хэрэгтэй байхгүй юу? Бидний өвгдөөс дандаа сайн байгаагүй шүү дээ. Тий, энэ тал дээр бас хэлмээр санагдтыг. Нөгөө нэг өөрийнхөө үндэсний түүхийг ярихаар дандаа нэг бахархаж яриад байдаг. Тэр муудаж тэр чинь тий. Айл нь байгаа шүү дээ. Тийм байхгүй тий. Тэгээд алдааг нь хүртэл хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байгаа тийм. Гэхдээ тэрийг ингээ ярингууд нөө өвгдээдсэ, үл хүнддэгдсэ гэж тийм бас байж болохгүй. Наач харин бүр худлаа хийрэх байхгүй. Бид нар яг л бодтоор нь байгаад бодтоор нь зөв дүгнээд алдаа ононоос нь сураа сайн юм ин аваад өнөөчлөөд бид нар явах хэрэгтэй байхгүй тийм. Өнгөрсөн түүхээсээ ер нь юмаа суралцаад цаашдаа тийм алдаа дахиж гарахгүй тулд түүхийн ухаан гэдэг зүйл байгаа гэж бас хэлмээр санагдтыг. Тэгээд одоо ингээд сая 3 улсыг ерөөхдөө хэлсэн. Оросын албаны улс бүгд найрамдах татар тулсан энтхэг гэдэг. Энэ улсууд ерөөхдөө хүчнүүдийн өсөлт дэлхийн хүчний тэнцвэрт яаж нөлөөлж байна? Энд одоо тэнцвэрийг бас нөгөө жингийн тухай дээр бас нэг 50-50 болгож чадчихэв үү? Эсвэл одоо энэ дараачийн бас юу гэдэг өмнөдөө холбож ярих юм бол нөгөө BRICS-ийн de-dollarization гэдэг дээр бас ингээд яриа хилцэн явагдаад ингээд гацсан байдалтай байна. Ер нь дэлхийн хүчний балансыг ерөөхдөө хэрэг барих боломжтой 3 улс юм. Би бол баланс бол яг нөгөө de-dollarization буюу нэг туйлд долларжилтдаг, доллараар дамжуулж өдөрдөгөөс нэг туйлд бол хангалттай задарсан. За хүчний баланс бол ерөнхийдөө бодит байдалтай бол яг бараг 50-50 очсон байгаа. Яг тэр нөгөө санхүүгийн нөгөө долларжилт болон бусад мөнгөөр хэлж байгаа бол 50-50 очоогүй ч гэсэн бодит байдалтай бол 50-50 бол очсон айл хэдий. Тэг энийг бол одоо хэн ч эргүүл дийлэхгүй. Ер нь дахиж ингээд долларын эзэнт гүрэн мөнгө хүлэгчдийн эзэнт гүрэн байгуулах ямар ч боломжгүй. За энийг бол би бүр 1000% баталгаатай үзэгч олонтой хэлье. Тийм учраас энэ нөгөө сүнж байгаа долларын эзэнт гүрэн дээр чирэгдээд тэдний имийг энэ ч Монгол хэрэгдүүлдэг нэг хулиг сангийн сайд майд Монгол банк цанхны худлаа ярьдаг энэ эдийн засгийн масгчдад хохирч дуусхаа одоо монголчууд болох хэвээр. Энийг бол би 20 жил ярьж байгаа байхгүй юу. Тэг шал худлаа юмд хуурагдаад ингээд та нар өөрсдөө хамаг юм алдаа золиод өрөнд ороод ядуураад барьж үтээсэн байшин барилга хот сөөрөн газрууд эрдэс баялаг байдаг бүх юм энэ мөнгө хүлэгчдэд алдаа дуусгаж өгч миний хийгээд байгаа тэмцэл ерөөсөө тэр юм чи. Тэрүүгээр болно угаасаа бид нэг засна тий. Тэгэхээр нөгөө бас нөгөө энэ тодорхой хэмжээний бас нөгөө байгууллагууд байна шүү дээ. Одоо энэ нөгөө төв банк гэж болж сангийн яам гэдэг. Энд ажиллаж байгаа улсууд нь өөрсдийнх нь одоо сурсан мэдсэн санхүүгийн мэдлэг нь угаасаа ийм загварын мэдлэг төр суурилсан байна. Бүх эдийн засгийн хичээлүүд дээр яг мөнгөтэй холбоотой юм заадаггүй шүү дээ. Яг тэр нөгөө эхлээд нэг баартарын хэрэгцээтэй байсан гэж хэлж байгаа юм байна. Мөнгөний тухай нэг жоохон тиймэрхүү байдлаар заахаас биш. Ерөнхийдөө бол тэр Milton Friedman гэх Чикаго их сургуулийн докторийн нэрийг их ашигладаг. Нобелийн шагналтаа гэдэг. Яг үндэ Нобель чи эдийн засгт өгдөггүй шүү дээ. Тэр чинь Шведийн төв банкны Нобель гэдэг адилхан нэртэй Nobel Prize гэдэг. Яг жинхэнэ нөгөө нэг шинэ тухайд өгдөг, суур шинэ тухайд өгдөг Нобелийн шагнал биш байхгүй юу? Шведийн төв банкны Nobel Prize гэж залтай юмыг өгчөөд тэрийг нөгөө Нобелийн шагнал авсан юм шиг хүн төрөлхтний хуурдээ. Тэгэхээр тэр Milton Friedman-ийн онд гэж мөнгөний эзэд ашиглалтын ихэр мөнгө бол баялаг. Энэ чинь ихэр ер нь нэг үзэл санаа онол номдол гэсэн ойлголт үүдээ. Үзэл санаа гэдэг нь юу юм гэхээр
шинэ Милтон Фридманийхаар буюу одоо манай энэ бүх их сургууль, санхүү эдийн засгийн дээд сургууль зааж байгаа болон гадаад сурч байгаа хүмүүс юу сургадгийг гэхээр нэгдүгээр мөнгө бол баялаг гэдэг үзэл санааг номлолтыг. Баярхуу болохоор би болохоор шинэ мөнгөний бодлогоор мөнгө бол баялаг биш ээ. Монголын ард түмэн баялаг. Тэр хүн бол өөрөө амьдрахаа тулд мөнгийг хэрэгсэл болж ашиглах ёстой. Тэгэхээр мөнгө хэрэгсэл энэ бол миний үзэл санаа. Тэрнтэй зөрж байгаа. За хоёрдугаарт нь бол тэр Милтон Фридманийхаа тэр залтай үзэл санаагаараа юугд номлолтын гэхээр мөнгөний үнц нь хүндээ оршдог. Хэдий ч нэ өндөр хүүтэй үйл тэр мөнгө үн цэнтэй мөнгө гэж худлаа ярьдаг байхгүй юу? Гэтэл өнөөдөр энэ барааны үнийн өсөлт буюу эмчээс гэдэг байгаа чинь тэр зээлийн үнээс л болж байгаа шүү дээ. Мөн үү? Би болохоор юу гэж ярьж байгаа нэхэр мөнгөний үнц нь хүндээ оршихгүй. Мөн үү? Мөнгө хүүтэй байж болохгүй. Мөнгө нэгэн санхүүгийн хэрэгсэл учраас санхүүжилт авсан хүнд бодит үр дүн эрүүл мэнд боловсрол орон сууц хоол хүнсгээд бодит үр дүнд очих юм бол тэр нь харин мөнгөн үүргээ биелүүлж ийн гэсэн үг. Минийх нөгөө талдаа эсрэг нөхгүй юу? Илүү хэрэгцээ байсан. За 3 дугаарт нь бол Милтон Фридманийхаа юугд номлолтын гэхээр аливаа улсын засгийн газар төр мөнгөний бодлогыг өөрөө явуулж болохгүй. Хараат бус бүтэц явуулах ёстой гэж байгаа. Тэр нь хийн гэхээр нөгөө улс олгонд өөрсдийнх нь байгуулдаг төв банк нэртэй мөртлөө валютын сангаар дамжуулан хянчдаг. Улс олгонд байдаг өөрсдийнхөө нөгөө тооцооны касс нэгтлэн бодох нэрвэга засгийн газраас нь хараат бус болгочээд одоо манай хуулиар ч гэсэн Монгол банкны хуулиар independent гэж байгаа. Уулна. Гэхдээ яг тэгж байгаа хуульчилсан байгаа. Independent хараат бус мөнгөний бодлого явуулна гэдэг. Тэгэхээр чи бодолтой ингийн логикоор Монгол улсын үндсэн хуулийн 3-1-ээр Монгол улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд түүнийг шууд олон төлөөллийн байгууллагаар буюу улсын хурлаар дамжуулан засгийн газраа байгуулж хэрэгжүүлнэ, эдлэнэ гэж тодорхой заасан. Тэгэхээр Монгол улсад Монгол улсын засгийн газраас тусдаа хараат бус ямар ч бүтэц байж болохгүй байхгүй да. Тийм багаж. Биднээс 4 жилдээ гүйж өгтлээ царайчилж сонгогдчод дараа нь бид нар мөнгөний бодлого бид нар тамууг энэ ч тустай хөвлийн сан гэх гэж болохгүй байхгүй да нууцчид. Үнэ тэгэхээр энэ чинь нөгөө 3 дахь зайлны. Энэний эсрэг би юу гэж ярьдгүү гэхээр миний шинэ мөнгөний бодлогоор засгийн газар өөрөө мөнгөний бодлого хэрэгжүүлэх ёстой. Ингээ 3 юм багаж мөнгө бол баялаг биш. Хэрэгцээ. Тий. Мөнгө бол хэрэгцээ биш, хэрэгсэл. Дараа нь мөнгө үр дүнтэй ажиллах ёстой, ашигын төлөө биш. 3 дугаарт нь засгийн газар хэрэгжүүлэх ёстой гэдэг нь миний хоохгүй. Эндээс би нөгөө ялгаж л энэ долларын эзэдийн Монголыг залдаад байгаа юмны эсрэг. Миний яриад байгаа шинэ мөнгөний бодлого угаасаа Монголд хэрэгжээд эхлэхээр Төв Аз их Монгол улсын нутаг дэвсгэрээр яг хэрэгжээд буцаад яг л шинэ дэлхийн мөнгөний тогтолцоо болж хувирна угаасаа. Тэрэнд бол би итгэлтэй байгаа. Тэгэхээр нөгөө дедолларизейшнд бол одоо баярхуу миний боловсруулсан шинэ мөнгөний бодлого бол маш чухал үүрэгтэй шинэ үзэл санаа онд номдол болж угаасаа дэлхийд түгнэ. Эний чинь зүгээр нэг хийхгүй бас олон жил дэлхийн энэ чиглэлийн ямиг судаллаа. Дэлхийн олон эрдэмтдийн долларын эзэдийн эсрэг тэмцдэг хүмүүсийн ямиг судалж байна. Дээр нь эртний өвөг дээдсийнхаа гүн ухаан ахуй төрийн онол номдол эрдмээс зөндөө судаллаа. Тийм учраас энэ бол гарцаагүй хэрэгжин угаасаа. Тийм л юмд очино. Тэгэхээр түүний хэлдгээр бид нар одоо энэ долларын эзэнт гүрэн задарч яхад зүгээр байл болохоор баг хохиролтойгоор л юм авч үлдмээр байгаа. Аюултай нь юу юм гэхээр бидийг нь 39 тэрбум долларын өрөнд оруулчаад тэгээд тэр чигээр нөгөө эзэнт гүрэн нурахта хятад үнийн дүнгээр нь өөртөө зарчиж магадгүй байгаа байхгүй та. Харин яг ийм асуу. Тэр аягүй асуултаа. Тийм учраас энэ нөгөө одоо доллар төвтэй систем одоогийн байдлаар байгаа шүү дээ. Байхгүй ш. Энэ одоо төвтэй систем сулруул жижиг эдийн засгтай орнуудад яг ийм сорилтууд гарч ирэх байхгүй юу? Тийм. Тэгэхээр энэ сорилтуудаас яаж одоо юу гэдэг илүү одоо бага хэмжээгээр шархах ч юм уу. Бүр ингэ сүрчгүнд бол ерөөхдөө энэ ямар эхлээд ерөөхдөө ямар сорилтууд бий болох юм. За тэгээд ямар одоо тийм бага хэмжээгээр хохиролтойгоор энэ зүйлээс ерөөхдөө гарах. Энгийн тайлбарлая. За одоо манайх ингэж байгаа. Долларыг Улаанбаатар хотын дарга Нямбатар 500 сая долларын өрийн бичиг гаргаад 500 сая доллар зээллээ. Мөн үү жишээ. Тэнгуут тэр 500 сая доллар орж ирэнгуут чинь тэр чинь 3600-аар үржигдээд мөнгө хэвлэгч Нямбатар мөнгө хэвлэж байгаа байхгүй юу? Монгол банк хэвлдэггүй. Голомт банк 500 сая долларын өрийн бичиг гаргаад зээл авлаа. Орж ирлээ 3600-аар үржүүлэгдээд төгрөг нь захлуу нийлүүлэгдлээ. Энэ хувийн банкуд өрийн бичиг гаргаж байгаа хот засгийн газрын энэ ч мөнгө хэвлээд байгаа байхгүй юу? Яг бодит байдалтай. За тэгээд дээр нь ингийн за аппликейшн зээлгээ түрүү дуурналаа. За минут 10 сая төгрөгийн аппликейшн зээлийг жилийн 50% авлаа.
Чамд 10 сая төгрөгийг чи өгөхөөс биш хүүний 5 саяыг өгөөгүй шүү дээ. Тэгэхээр аппликейшн 5 саяыг хэвлж чинь гэсэн үг байхгүй да. Тийм үү? Өөрөөр агаараа оргуу бас агаараа чамаг ирээдүйн чамаас авлага болгоод хэвлжиж байгаатай адилхан байхгүй да. Тэгэхээр энэ муухай худлаа хувийнхан мөнгө хүлэгч мөнгө хэвлдэг тогтолцоог би арилгах га тэгээд байгаа шүү дээ. Сайн бодороо. Тэгсэн мөртөө төлөх яалт нь бидэрт байгаа байхгүй. Тийм үү? Тэгэхээр энэ л зэгсэж яамсах. Тэгэхээр түрүүний хэлдгээр яг энэ тогтолцоог нэгдүгээр тусгаад хоёрдугаар орж ирсэн доллар болгон төгрөг болж хувирдгийг өндөр хүүтэй төгрөгийн зээл болж ханш нуунж явдаг үнгүүд явдгийг боловсрохгүй бол доллар тасгалзлаа оронд нь юан орж ирлээ. Яг тэр тогтолцоонд байж их юм бол орж ирсэн юан болгон яг хоёр дээш үеийн хүүтэй төгрөг болж бид жинкнээс өстө хятадын колонд болоод ёстой баларх байхгүй дээ. Тийм учраас би нөгөө энийг засахгаа яараа тэмцээд байгаа тийм учиртай юм. Өөрөөр өрөөвөл орж ирнэ үү, доллар орж ирнэ үү, юан орж ирнэ үү, ханшин доктортой байгаад тэр нь зөвхөн манай гадаад худалдаанд болон гадаадаас тоног төхөөрөмж худалдаж авах хамтын ажиллагаанд хэрэглэгддэг болохоос биш дотгошоо орж иж бидний амьдрал нөлөөлдөггүй байх тэр тусгаарлагдсан систем хийх гэж би зүтгээд байгаа байхгүй да. Ойлгож байна уу тийм? Ерхэд угаасаа тэр валютын үндсэн зорилго нь өөрөө тийм биз дээ. Уган бол гадаад худалдаанд байх хэрэгтэй чинь дотгошоо орж бидний тэг идэж ууж байгаа барьж байгаа орон сууц бүх юм руу гадны мөнгөд орж иж нөлөөлөд байгаа байхгүй та. Тэгээ тэрийгэд болов тусгаарлаж авчаад гадны мөнгө бол зөвхөн гадаад худалдаа хамтын ажиллагаа хөрөнгө оруулалт төр ашиглагддаг байхад тусгаарлаж хагаад дотор талдаа мөнгө хүлдэггүй гадныхыг бол зээл авдаггүй хулгай далдаад байгаа баялагын байгалийн баялагын хулгай шүү дээ. Тэндээсээ бүрдүүлчих ийм л энгийн имийг би шинэ мөнгөний боддог гэж олон жил ярь тайлбарлаа яваад байгаа байхгүй. За бидний ярилцах цаг ерөөхдөө бол өндөрлөх төгсөж чинь 1 минут гарангийн хугацаа байх шиг байна. Сонсогчдод зориулж сүүлд хэлмээр байгаа үлдсэн зүйл байна уу танд? Яг ер нь сонсогчтой хэлэхэд өөрсдөө юмыг маш сайн сонсоод тэгээ нэгдүгээр мэдрээд байгаа юм мэддэг болоо. Одоо бол монголчууд нэг үеийн удаад их мэдэрдэг болсон. Бид нар залдуулаад байна. Зээлүү тийм биш юм а. Татвар юм гээд тий. Тэгээд мэдрээд байгаа юм чинь та нарт мэдлэг болж байгаа юмыг л одоо би шинэ мөнгөний бодлогод маш олон жил ярьж байгаа. Тэг үндсэн 6 юмыг л яриад байгаа юм бэ. Нэгдүгээр зээлүү хүү жилийн 2 байх хэвээр. Зөвхөн олсон ашигт татвар авах хэвээр. Төгрөгийн ханш долларын юаны эсрэг тогтвортой хуваарлагдаж хянагддаг байх хэвээр. Барааны үнийн өсөлтийг бид нар бүрэн инфляцийг хянаж чадна. Мөн үү? За тэгээд дөрөвдүгээрт нь цалинг хөрөлцгөж байлгаж болно. Цалинг. Борбидуийн 2% хүүтэй зээл өгөөд хийсэн бараа бүтээгдэхүүн энэ талд нь 10 сая төгрөгийн цалин өгөөд худалдаж авдаг загвар хийчихнэ. Одоо чинь өнөөдөр 20% хүү төлж штэ. Тэр 2% болцохоор чи үлдсэн 18% хүү төлөхгүй юм чи тэрүүгээр хүмүүсээ цалин нэмжиж болох байхгүй да. Гэхдээ энэ нэг хэдийн имийг л та нар минь сайн анхаарад тэгээ энийг л бид нар шийдэх нь чухал болохоос биш өөр янз бүрийн тэр нэг шудар ясмос эсвэл аль нэг улс төр чинь сайн аль нэг бүлэг сайн мэн гэж хуурагдхаа бодооч л гэж хэлмээр байгаа. Тийм учраас монголчууд минь маш сайн боддог бол хий хоосон юмнаас илүү яг өнөөдөр амьдралт чинь байж байгаа юмд маш прагматик ханд тэгээ үүсцэн байж байгаа өөр зээл байнгын мөнгөний эрэлт татж байгаа өрөнд орж байгаа барааны үн өсөж байгаа цалин өсөхгүй байгаа шалтгаан чи юу ингээ бодохоор Монгод миний яриад байгаа шинэ мөнгөний бодлогоос ямар ч онош гарц шийдэл байхгүй. Энийг л та нарыг сайн сонсоод өгөөч хүсмээр байна. Энэ үгүй тааны төлөө зүтгээд байгаа болохоос надад бол нэг хувь хүнд бол хэрэгтэй юм биш байхгүй юу? За баярлалаа. Тэгээд өнөөдрийн манай хүнтэй зуршин эдийн засгийн ухааны доктор Төмөжшин Баярхуу маш сайхан дэлгэрэнгүй ярилцлаа тань маш их баярлалаа. Угадаас маш их баярлалаа. Хамтдаа сонсогчдод баярлалаа. За маргааш та бүхэндээ бас баярлалаа. За тэгээд та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Монголчуудын мөн өшөө их соён гээгэрүүлээ. За баярлалаа. За радио Спутникийг сонсож байна.